Би лав том болоод ээжтэйгээ адилхан багш болно. Ээж минь самбар дээр хичээл зааж байхдаа их хөөрхөн харагддаг. Би дүүтэй л болмоор байна. Манай найзууд бүгдээрээ хөөрхөн жижигхэн дүүтэй. Харин би алдартай жүжигчин болно. Харин би том болоод бизнес хийхийг хүсдэг. Яагаад гэдгээ сайн мэдэхгүй л дээ. Гэтэл би том болоод эмч болно. IT инженер болно. Дуучин болно. Загвар зохион бүтээгч болно. Гэвч бидэнтэй адил олон хүүхдүүд өсвөл мөрөөдөлтэй байгаа. Яг энэ шаар шиг хөөрчихсөн. Яагаад гэж үү? Томчуудын буруугаас болсон. Тэд машин барьж байхдаа хурд хэтрүүлсэн. Зарим нь бүр цогтой байсан болохоор тэд машины ослоор бяцхан хүүхдүүдээ хамгаалж чадаагүй. Уг нь тэр хүүхдүүд ямар ч буруугүй. Ах ихч аав ээжийнхаа дэргэд хамгийн аж аргалтай үргэлж аюулгүй байна гэж бодож байсан. Машины осны талаар тийм ч сайн мэдэхгүй. Өөрсдийгөө хамгаалж даанч чадахгүй шүү дээ. Тэгэхээр томчуудаа бүхэн машин барих үедээ үргэлж хурдаа хийж, суудлын бүсээ зүүж, дүрмээ сахиж, бидний хүсэл мөрөөдөл, эрүүл мэнд, ирээдүйг хайрлаарай. Бас бид машины ослоос өөрсдийгөө хамгаалж чадахгүй жоохон гэдгийг битгий мартаарай. Aju явбал аяндаа хүрэндээ.